За сайн байцгаана уу. Өнөөдөр бүгдөө бус яаж сонгох вэ гэдэг тал дээр би жоохон зөвлөгөө өгье гэж бодлоо. Тэгэд бус за чиг татдаг, чиг татдаггүй гэсэн хоёр бус байдаг. Ер нь бол чиг татдаг бүсийг бол дасгал бэлтгэл хийдэг хүмүүс яг одоо дасгал хийж явах үед тоолны зүйл зүгээр яг нөгөө хөлслөө жин хаях зорилгоор зүүдэг штеп. За тэгчээд жирийн үедээ бол тийм хөлсөлдөг бүсийг бол олон цагаар бол зөөхөд бол тохиромжгүй. Яагаад тэгэхээр нуруу бууранд халтай. За чиг татдаггүй бүс нь болохоор мэдээж ойлгомжтой. Дулаахан байдаг. Тэгээд биэнд олон цагаар зүүсэн ч гэсэн их тийм таатай байдаг л да. За тэгээд бүсийг ер нь сонгож авахдаа би турч хэмчингээд нөгөө бариу бүс ингээ сонгоод авчдаг. Тэр нь яадаг вэ гэхээр мэдээж биэнд айгуу тийм тухгүй байдал байдаг. Тэгээ нөө босоо номнууд байдаг шүү дээ. Босоо номнууд нь болохоор ингээ биерүү чи шигдэж ороод хив ороод тэр нь байршаад тэгээд тэр нь нухаад хатгаад ч юм уу тэгээд шархлах эсвэл айгуу тийм тав тухгүй байх. Тийм сөрөг нөлөөтэй. Тэгээд тэрнээсээ болоод нөх хүмүүс бүс зөөхөөсөө жоохон хаширчдаг болчдөг. Хаширчдаг шүү дээ. Тийм болохоор бидээ ерөнхийдөө таарсан гэдэг нь яг ямар байх хэвээр гэхээр жоохон бариуд уу. Хит бариу биш. Бариудуу талдаа агуулх зүгээр. Ядаж нөгөө галбарч нь яг тэр бариудуу олон цагаар зөөгöd битчих эвтэйхэн олон цагаар зөөх тусмал мэдээж биэнд чинь нөгөө байршаад бие чинь галбарч ин гэсэн үг. Тэгэхгүй нөгөө хит бариу болохоор ч хүн нэг хэсэг зүүж байгаа л тайлж хайчаал ингээд ингэхгүйгээр яг биэнд нэг ингээд зөөмөр санагдсан тийм тохиромжтойгоор бүсээ зөөгöd яваад ах юм бол тэр чинь яванда нэг сарын дараа ихэд аюу хөрхөн галбарчаад ирсэн байдаг. За тэгээд бүсийг сонгоход нэг дөрвөн зарчим байдаг. Өндөр, эсвэл нам, эсвэл хит чанга, эсвэл сул. Ийм дөрвөн зүйлийг маш сайн тохируулж авах хэрэгтэй. За тэгээд мэдээж богиндох, чангадах, сулдах, өндөртөх энэ тал дээр би дараагийнхаа зөвлөмждөр яг тус тусад нь өндөр бүс яадаг вэ? Богинохон бус яадаг вэ? Чанга бус ямар байдаг вэ? Сул бус ямар байдаг вэ гэдэг яг ингээд дөрвөн зарчим дээр дараагийнхаа юу дээр зөвлөмждөр би та нарт бас зөвлөгөө өгье гэж бодлоо. За тэгээ дараагийнхаа зөвлөмж хүртэл баяртай. Баярлалаа.